Ихэнх үедээ бид ямар нь зөв, юу нь буруу болохыг өөрсдөө ялгах аргагүй. Харин багш л түүнийг ялган таних мэлмитэй. Тиймээс бясалгал үйлдэгч хүн багштай очиж өөрийн туулсан туршлага, гарсан бэрхшээлээ тоочин энэ ингэх нь зүгээр үү, буруу юу гэж лавладаг. Багш нь ч өөрөө бясалгалын гүн туршлагатай, бясалгалын явцад төрөх үзэгдэл бүрийг үнэн зөв шинжих бэлгүн чадвартай хүн байх ёстой. Тийм багш л шавийнхаа эн чинь эндүрэл, тийм учраас тэгж зас гэх буюу энэ нь сайнны шинж, маш сайн, үнэ улам өсгөх хэмээн онцлон чиглүүлж чадна. Шавинч багшийнхаа зөвлөгөөг дагаж алдаагаа даруй засах буюу ахиж сайн бол улам урамшин шамдаж бясалгалаа үргэлжлүүлнэ. Бясалгалын явцад хүн төрөл бүрийн юм мэдэрч бодож болно. Гэхдээ түүнийгээ шууд дагаж болохгүй. Зөв замаар явж байгаагийн тэмдэг нь хүн урам зоригтой өөдрөг байх явдал. Харин буруу тийш хэл бивээс сэтгэлээр унаж эргэлзээний дунд орно. Зарим хүн зузаан судар ном уншаад эсвэл интернетээс, YouTube зэрэгээс олсон бурхны номыг хараад өөрийнхөөрөө хэтрүүлэн лүглэхэр хоосон чанарыг бий олчихлоо гэгчлэн эндүрч гүн бясалгалд орох гэж оролддог. Ийм буруу аргаар бясалгаваас эцэстээ сэтгцийн эмнэлэг бараадаж мэдэх тул тун аюултай. Сэтгцийн эмч нар ч бид янз бүрийн солиотой хүн үзсэн. Гэхдээ чинийх шиг солиорлыг юр хараагүй. Ер нь галзуугийн өвчнүүд эмчлэгддэг л юм. Харин энэ буруу бясалгалын галзуурлыг яаж ангахаа мэдэхгүй гэх биз. Хэрв бүр эмчлэхийн аргагүй болбол яалтай. Ёстой л их бясалгал хийсээр солирхот хүрвэл хамгийн хорлонтой нь тэр гихч болно. Энэ аюулыг урдаас ухаарч сэтгэлийн мухарт санаж явах хэрэгтэй. Тиймээс жинхэнэ эрдэмтэй багшийг шүтгэх нь нэн чухал юм. Жинхэнэ багш гэдэг нь өөрөө бясалгалын гүн туршлагад хүрч гэгэрлийн мөн чанарыг биеэр мэдэрсэн, тийхүү мэдсэн туршлагаасаа шавь нарыг замд оруулах ухаан, өршөөл өргөн сэтгэл заяасан хүнийг хэлнэ. Ийм багшийн удирдамж дор 7 хоног цараар бүх хэл жилээр ууггүй хичээл чармаалт гаргаж бие сэтгэлээ баггүй зовоон байж бясалгалын үрийг олдог. Хэрв элдвээр өөрийгөө бөөцөөлөд тухлан суугаад байх юм бол юу ч болохгүй. Анхнаасаа бясалгал гэж юу ч олохгүй хоцорно. Өмнөх цагийн гигантнуудын намтар түүхийг харахад тэд бясалгалдаа үнэхээр шамдаж аргагүй олон бэрхшээлийг туулсны эцэст гэгэрлийн хувь хүртэж байсан нь илт байдаг. Эхлэлгүй энэ орчилд бид үе түмэн буруу үеийн үрээ тарьж түндээ баригдан зовж ирсэн нь эргэлзээгүй тул түүнийг нэмгэлж өөрчлөхгүйгээр зүгээр сууж байгаа дотоод гэгэрэл өөрөө цэцгэлэхгүй. Энэ барилдлагыг өөрчилж чадвал сайн чанарууд аяндаа гарч ирнэ. Сэтгэлийн хат ухаалаг зүтгэл хоёрыг хослуулж чадвал юу эс бүтэх вэ? Иймээс гэгэрлийн замд хэрэг болох эрдмийг бид номын багшаасаа олж сонсоод амьдралдаа хэрэгжүүлж эхэлнэ. Хэрэгжүүлэх явцад элдв асуудал тулгаруул багшаасаа ахин асууж лавлан юу нь буруу, юу нь зөвийг засуулан зассаар урагшлана. Хэрв дураараа дууснаа хийсээр байвал зорьсон харгууд огт хүрэхгүй нь лавтай. Гэхдээ энэ амар биш. Олон төрөлдөө хоосон чанар, бэлэг барамдын номонд дассан үеийн холбоо хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өмнөх амьдралдаа бясалгалын ийм аргад бэлтгэгдсэн байж мөн энэ насанд